За сайн байцгаана уу та бүхэний өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хэдүүлээ нэг жижигхэн хичээл асуух өгүүлбэр үүсгэж байна. За Герман хэлэнд та бүхэн маань мэдж байгаа Үг зүйн аймгийн хичээлээс хоёр янзаар асуудаг гэж хэлсэн. За нэгдүгээрт бол Герман хэлэнд одоо үйл үгээр асууж болдог. За хоёрдугаарт бол асуух үгээр асууж болдог. За А1-ийн төвшөнд ямар асуух үгнүүд байдаг вэ гэвэл wie, wo, wohin, woher, was гэсэн одоо wie fragen буюу одоо асуух үгнүүд, эдгээр асуух үгнүүд байдаг бахан байна. За хэдүүлээ одоо өснэгтэн дээр энэхүү асуулт үгнүүд маань одоо яаж өгүүлбэрийнхаа байршлыг эзлээд өгүүлбэрт ордгийг харъя. За энэ дээр бол та бүхэн маань одоо бидний хамгийн ойрхон мэдэх гол өгүүлбэрийг харж байна. Aussage буюу энгийн өгүүлбэр ich komme aus der Mongolei гэдэг. Энэ дээр бол ich Subjekt komme Prädikat aus der Mongolei. Woher kommst du? За энэ дээр бол accusative object орсон байна тийм үү? За тэгэхээр одоо эргүүлээд энэ өгүүлбэр дээр хэдүүлээ асуулт тавья. Woher kommen Sie? За энэ дээр бол Höflichkeit та гэдэг утгаар нөгөө танихгүй хүмүүсээ хүндэлсэн хүмүүсээ таагаар дууддаг гэж хэлсэн тийм үү? За тэгэхээр woher kommen Sie гэх нөгөө асуух үг нь бол одоо эхний байранд ороод хамгийн урдталтаа ороод за тэгээд одоо үйл үг маань бол хоёрдугаар байранд бичигдээд за ингээд woher kommen Sie гэж асуудаг байна. За ба мөн одоо дүү гэдэг үгэн дээр биеийн төлөөний үг дээр дүүцнэ гэж ярьдаг тийм үү? За тэгэхээр энэ дээр бол чи гэсэн утгатай woher kommst du гэхлээр энэ дээр яаж гэнэ үү? Бүгднгийнх нь одоо биеийн төлөөнийхөө үг дээр юунууд нь хувираад төгсгөлүүд нь хувираад биеийн төлөөнийхөө үгтэй тааруулж хувираад за тэгээд яасан бах нь асуух үгнүүд маань бол урдаа ороод асуугаад явсан байгаа. Энэ дээр та бүхэн маань харж байна. За үүнээс гадна бид нэр одоо үйл үгээр асууж болдог. За тэгэхээр үйл үг маань нөгөө үйл үг маань урагшаага нэгдүгээр позицийн дээр хурж ирээд gehen Sie nach Hause гэхлээр та гэрлүүгээ харих гэж байгаа мó гэсэн утгаар орж байна. За энэ дээр бол Höflichkeit маань энэ дээр харагдаж байна. За тэгснийхаа дараа дүү дээр хэдүүлээ харъя. Яаж урж байгааг нь Gehst du nach Hause? Gehst du nach Hause? Gehst du in die Schule? Тэгэхээр чи сургуульд явдггүй гэсэн утгаар ингэж харагдаж байна. За тэгэхээр энэ хүү асуух өгүүлбэрүүд маань бол яг нь асуултанд ороод ирэхлээр өгүүлбэрийн позицион 1 дээр орж ирээд асуух өгүүлбэрүүд маань за тэгээд үйл үг маань бол араас нь ордог байна. За үйл үгээр асуугдах юм бол үйл үг маань хамгийн урдаа орж ирээд за эзэн бие үйл үгийн араас за дараа нь бол accusative dative объектууд маань хойноос нь ороод ирдэг байна. За энэ хүүснэгтэн дээр та бүхэн маань бүх асуултууд асуух үгтэй үгнүүдийг харж байна. За мөн би солбуулаад сэтсэн, дүүцэн гэдэг эдгээрүүдийг жишээ авч ирсэн байгаа шүү. За